Сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдөр Японд болсон нэгэн хэргийн талаар ярих гэж байна. 1959 оны 3 сарын 10-ны өглөөний 7 цаг 40 минутын орчим нэгэн албан хаагч Мияшита гүүрийн ойролцоо Зэн Фукужи гол дээр дээш харан хөвж байсан нэгэн залуу эмэгтэйн цогцыг олж харжээ. Тэр газар нь Токио хотын Сугинами дүүрэгт байрлал юм байна. Талигаач ногоон өнгийн хослол, торгон цамц, цагаан даруулга, корсет, цагаан дотор хувцас болон нилон амьс өмссөн байв. Түүний өндөр өсгийтэй гутал, альчуур, гар цүнх болон нарны шүхэр нь ойр орчимд нь тарсан байдалтай олджээ. Түүний биед гаднаас харагдах шарах гэмтлийн шинж тэмдэг илрээгүй бөгөөд гуталгүй байсан нь мөрдөн шалгагчдыг түүнийг живж амиа хорлсон байж болзошгүй гэж сэжиглэхэд үргэжээ. Гэвч хожим нь цагдаагийн байгууллага задлан шинжилгээний дүгнэлтээр ууршинд нь маш бага хэмжээний ус илэрсэн бөгөөд хүзүүн дээр нь боомлогдсныг илтгэх уулмөр байсан талаар мэдэгдсэн байна. Задлан шинжилгээгээр мөн түүний биед болон дотор хувцсан дээр нь хоёр өөр эр хүний үрийн шингээ илэрсэн бөгөөд эдгээр нь 1 болон 2 эсвэл 4-р бүлгийн цустай байж болзошгүй хэмээн тогтоогджээ. Энэ нөхцөл байдал нь цагдаагийнхныг түүний ойрын хүрээлэл танилуудын талаар мэдээлэл цуглуулж эхлэхэд хүргэсэн байна. Эмэгтэйг 27 настай онгоцны үйлчлэгч Томоко Такегава гэж тогтоожээ. Такегава нь 1932 онд Ашия хотод төрсөн бөгөөд энэ хот нь Хёго аймагт байрлах 30,000 хүрэхгүй хүн амтай хот байв. Эцэг эхийнхээ нөлөөгөөр тэрээр католик шашинтай болсон бөгөөд ахлах сургуулаа төгссөний дараа Токио хот руу нүүж номлогчдын удирддаг Себо сувилагчийн коллежид элсэн оржээ. Дараа нь тэрээр Ашия хоттой буцан очиж сувилагчаар ажилласан байна. Гэвч гэрлэх төлөвлөгөөг нь ээж аав нь зөвшөөрөөгүй улмаас тэрээр дахин Токио руу нүүж Нагано хотод байрлах гигэн оделийн асрамжийн газар ажилладаг болжээ. Мэргэжлийн өөрчлөлийг зорж байсан бололтой Такегава төрийн өмчөд British Overseas Airways Corporation компанид онгоцны үйлчлэгчээр ажиллах өргөдөл гаргажээ. Тус компани нь хожим British Airways болон өөрчлөгдсөн бөгөөд түүний аав ах нь тус компани борлуулалтын эхлэлтэст ажилладаг байв. 1958 оны 12 сард тэрээр 300 өргөдөл гаргачаас сонгогдсон Япон улсын 8 үйлчлэгчийн нэг болж чаджээ. 1959 оны 2 сарын 27-нд тэрээр Лондон хотод болсон сургалтнаасаа Токио хот руу буцаж ирсэн байна. Түүний ажлын эхний өдөр нь 3 сарын 13-нд Токио ба Хонконг чиглэлийн нислэг байх ёстой байв. Харамсалтай нь тэрээр энэ нислэгтээ хизээж оролцож чадаагүй. Такегава хамгийн сүүлд 3 сарын 8-нд амьд сэрүүн харагдсан байна. Тэр өдөр Нэм гарагийн мөргөлд оролцсныхоо дараа сүмийн ойролцоох авга ахыхаа гэрт очиж хоол идэжээ. Өдөөс хойш 3 цагийн орчимд тэр Шинжуку дүүрэгт болох төрсөн өдрийн үдшилтэд оролцохоор явсан бөгөөд 2 хоногийн дараа голоос цогцсон олдсон байна. За одоо сэжигтний тухай ярив. Сэжигт нь Лу Чарльз Вермершн 1920 онд Бельгийн Оденбургт төрсөн анх философийн чиглэлээр суралцж байсан тэрээр 1948 онд Токио хотод ирж улмаар мэргэжлээ сольж технологийн чиглэлээр үргэлжлүүлэн суралцжээ. 5 жилийн дараа тэр нийслэл хотод католик санваартнаар сонгогдсон байна. Хэрэг гарах үед 38 настай байсан тэрээр шашны ном хэвлэн нийтэлдэг хэвлэлийн газарт нэгтлэн бодох бүртгэлийн албаны даргаар ажиллаж байжээ. Тус хэвлэлийн газар нь Дон Боскогийн Салезанчуудын шашны нийгэмлэгийн харьяанд байв. Албан газар нь Сугинами дүүргийн Шимоигоса католик сүмд байрлаж байжээ. Гадаадын санваартныг албан ёсоор хүн амны хэрэгт буруутгах нь олон улсын хэмжээний үр дагавартай болохыг цагдаа нар ойлгож байсан. Гэсэн хэдиж тэдэнд эцэг Вермершээс өөр сэжигтэн бараг байгаагүй бололтой. Тийм боловч түүний эсрэг баримт нотлогоо хамгийн ихдээ шууд бус шинжтэй хэвээр байлаа. Мөрдөн шалгалтын явцад түүний шүлсний дээжийг олон удаа авахыг оролцсон ч амжилтанд хүрээгүй байна. Харин гэрчүүдийн мэдүүлгүүд нь хэргийг улам сонирхол татан болгосноос цаашгүй байлаа. Цагдаа нар Томоко Такегавагийн эзэмшлийн дэвтэр дээр Лу Чарльз Вермершийн нэр бичигдсэн байсныг олж мэдсэний дараа түүний хэргийн хүрээнд анхаарал татсан этгээдээр үзэх болжээ. Мөн 3 сарын 7-нд Такегавагийн цогцос олдохоос 3 өдрийн өмнө Вермершийн ажиллаж байсан хэвлэлийн газраас илгээсэн илгээмж Такегавагийн дотор байранд хүрэгдсэн болохыг тогтоосон байна. Цагдаа нар уг илгээмж дотор эцэг Вермершээс түүнтэй уулзахыг хүссэн загтал байсан гэж үзжээ. Тэрээр 8-ны өдөр дотор байрнаасаа гарахдаа уг загтлыг авч явсан боловч 2 хоногийн дараа цогцыг нь олж илрүүлэх үед загтал түүний биед байгаагүй байжээ. Вермерш Ватиканы нэгэн нарийн бичгийн дарга болон өмгөөлөгчийн хамт цагдаагийн байцаалтанд 2 удаа оролцохыг зөвшөөрчээ.
Байцаалт тус бүрийн хугацаа 2 өдөр үргэлжилсэн бөгөөд эцэг үрмээр цус багталтад орж эхэлсэн байна. Тэрээр туйлдсны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх болсон нь мөрдөн шалгалтыг саатуулжээ. Байцаалтын үеэр үрмээр Харажукуд байрлах зочд буудалд Томоко Такегаваг дагуулж оцсноо хүлээн зөвшөөрсөн боловч энэ нь зөвхөн зөвлөгөө өгөх зорилготой байсан бөгөөд тэдний хооронд хайр дурлалын харилцаа байгаагүй гэж мэдүүлжээ. Гэвч цагдаа нар тэднийг онгоцны үйлчлэгчээр сонгогдохоос нь 3 сарын өмнөөс буюу түүнээс өмнө харилцаатай байсан гэх нотлох баримтыг олж илрүүлсэн байна. Цагдаа нар мөн дараах гэрчийн мэдүүлгүүдийг цуглуулжээ. Харажуку зочд буудлын нэгэн ажилтан 3 сарын 5-нд буюу Такегава алга болохоос 3 хоногийн өмнө нэгэн гадаад зочд буудалд орж ирснийг санджээ. Гадаад хүн тухайн үед маш ховор үзэгдэл байсан. Эцэг үрмээршийн зургийг түүнд үзүүлэхэд уг хүн мөн болохыг баталсан байна. Санварт нь цагаан өнгийн Рено седан машин ундаг байжээ. Такегавагийн цогцос олдсон газрын ойролцоо амьдардаг нэгэн эмэгтэй цогцос олдсон өдрийн өглөөний 5 цагийн орчимд тэнд цагаан седан зогсож байхыг харснаа дурдсан байна. Цагдаа нар автомашины каталог үзүүлэхэд тэрээр харсан машин нь Санвартны ундаг машинтай ижил гэж баталжээ. Хожим хэрэг гарсны дараа тэр машины дугуйг сольсон байж магадгүй гэсэн там гарч байв. Такегавагийн задлан шинжилгээгээр нас барахаасаа өмнө хятад хоол идсэн тогтоогдсон. Түүний ходоодноос хэрчсэн хэлбэрээр нь танигдах Мацутаке мөг олдсон бөгөөд ийм бүтээгдэхүүнийг Огикубе метроны буудлын өмнөх дэлгүүрт худалдаалдаг байжээ. Тус дэлгүүрийн нэг ажилтан эцэг вермээрштэй төстэй нэгэн эрэгтэйд лаазалсан мөгийг зарсан болохоо баталсан байна. Мөн эцэг вермээршийг гигэн Оделягийн асрамжийн газар ажиллаж байсан эмэгтэй ажилтнуудыг тэрвэрж байсан, мөн тэдэнд бэлгийн дарамт үзүүлж биеийн доод хэсэгт нь хүрсэн гэх мэдээлэл гарч ижээ. Түүнийг сэжиглэх олон шалтгаан байсан ч түүнд хэрэг гарах үед өөр газар байсан гэх алиби байсан юм. Гэсэн хэдийч цагдаа нар эдгээр алибиг төдийлөн итгэлтэй гэж үзээгүй бөгөөд алибиг баталсан хүмүүс бүгд түүний сүмийн гишүүд байжээ. 1959 оны 6 сарын 10-нд хэрэгээс 3 сарын дараа мөн цагдаа 6 дахь удаага байцаалтанд орохоос 3 өдрийн өмнө Вермеш Ханеда онгоцны буудлын цагаачлалын газар иржээ. Үүрэг гүйцэтгэж байсан шалгагч цагдаа нарт мэдгдсэн боловч тэрээр дараа шөнө нь Францын Air France нислэгээр тулсаас гараад явжээ. Тэрээр нислэгийн үеэр Японы сонины сурвалжлагчид сүмээс өгсөн тушаалаар Бельги рүү буцаж байгаа гэж мэдгдсэн бөгөөд хөгшөрч буй эцэг ихтэйгээ уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Мөн тэрээр хэрвээ Японы цагдаагаас хүсэлт гарвал би ямар ч цагт ямар ч газарт очиход бэлэн байна гэж хэлсэн гэж мэдээлжээ. Луи Чарльз Вермээршийг эцэстээ уг хэрэгтэй холбогдуулан баривчлаагүй юм. 1960 онд тэрээр Канадын зүүн хэсэгт нүүж амьдралынхаа үлдсэн хугацааг тэнд өнгөрөөж 2017 онд 96 наснда нас баржээ. Тэрээр Томоко Такегавагийн үхлийн талаар олон нийтийн өмнө хизээч мэдээлэл гаргаагүй боловч түүнийг гин буруугүй гэсэн тамга цөмийн өндөр албан тушаалтнуудын дэмжлэгээр баталгаажсан байна. Томоко Такегаваг хэн хороос нь өнөө хүртэл нууц цэвэр үлдэж байна. Цагдаа нар түүний үхлийн 15 жилийн ой буюу 1974 оны 3 сарын 10-нд хэргийн мөрдөн байцаалтыг хааж шийдвэрлэх вэ гэсэн ангилд оруулжээ. Гэсэн хэдийч тэр бүрэн бартагдаагүй бөгөөд Японы хэд хэдэн кино, ном, телевизийн нэвтрүүлэгт түүний хэрэг цогцсон эргэн тойрондох нөхцөл байдлыг өгүүлдэг байна. 1960 оны 4-р сарын 12-нд цацагдсан NHK-гийн Japan Unmasked нэвтрүүлгээр Йокохама дүүргийн цагаачлалын албын хананд хадаастай байсан түүний хөрөг зургуудыг үзүүлснээр олон нийт эцэг Вермээршийг мөрдөн шалгалтын бай болсон гэдгийг мэджээ. Үүний дараа бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уг түүхийг өргөн хүрээтэйгээр дамжуулсан бөгөөд мөрдөгч Хиразукагийн нэр хүнд энэ мэдээллийг улам түгээхэд нөлөөлсөн байна. Үндэсний уур амьсгал Санвартны эсрэг эргэлээ. Нэгэн гадаад хэвлэлд Японы зарим шар сонинууд номлогч Такегаватай хит ойр дотн харилцсны дараа түүний хөнөөсөн байж болцсошгүй хэмээн цохиулсан гэж мэдээлжээ. Японд олон нийтийн санаа бодол эцэг Вермээршийн эсрэг байсан ч гадаадд байдал өөр байв. 1960 оны 6 сарын 4-нд Америкийн нэгдсэн улсын бүгд найрамдах намын конгрессийн гишүүн Фрэнк Т. Бой конгресс дээр Ямиро Шимбун сонины англи хувилбарт нийтлэгдсэн нэгэн өгүүллийг уншиж танилцуулжээ. Одоо бид British Overseas Airways Corporation компанийн үйлчлэгчийн аллагатай холбогдуулан байцаагдаж буй Бельгийн Санвартын хэргийг харж байна. Түүнийг цагдаа нар олон 7 хоногийн турш олон нийтийн өмнө шахалтанд оруулж эмнэлэгт хүртэл хүргэж элдв цуяаранд өртүүлсэн гэж Роб
Конгрессийн тэмдэглэлд дурдсан байна. Тэрээр цааш нь түүнд хууль ёсны дагуу хамгаалах боломж алга. Учир нь түүнд албан ёсоор ямар ч ял тулгаагүй. Гэвч сонин уншдаг олон нийтийн нүдэнд түүний нэр нь аль хэдийн сэвцсэн байна. Цагдаа нар нэг ч тодорхой мэдээлэл хийгээгүй гэж байна. Энэ юу гэсэн үг вэ? Цагдаа нар түүнийг гин буруугүй гэж үзсэн үү? Эсвэл хангалттай нотлох баримт цуглуулж чадаагүй юу? Эсвэл цаг хүлээж байна уу? Асуудал агаарт дүүжлэгдсэн хэвээр. Харин хүний ажил мэргэжил нэр хүнд бүр мөсөн шүүрч мэднэ. Гэвч хуулийн хамгаалалт байхгүй гэж байна. 1950-аад онд олон нийтийн нийгмийн сүлжээ 24 цагийн мэдээний эргэлт байгаагүй тул эцэг Вермеерш өөрт нь шударга хандах боломжийн талаар юу мэдэрч байсныг бид мэдэхгүй. 1960 онд уг хэрэг олон нийтийн анхаарлыг татсан хэвээр байв. 10 дугаар сарын 6-нд Стюардессийн аллага Цагаан нуг харуу кино нээлттэй хийжээ. Тайей кино студийн бүтээлд гадаад санвартан Япон үйлчлэгчийг хөнөөж буугаар дүрсэлсэн бөгөөд гол дүрд нь Наоко Куба тоглосон байна. Уран зохиолын бүтээл хэмээн сурталчилсан боловч католик сүмээс ширүүн шүүмжлэл хүлээжээ. Дараа сард нь Шукан Корон сэтгүүл Сэйчо Мацумотогийн уг явдлаар сэдвлэн бичсэн цуврал романыг нийтэлж эхэлсэн. 1961 онд Чо Корон хэвлэлийн газар түүний Хар сайн мэдээ романыг бүрэн ихээр нь гаргасан бестселлер болжээ. Мацумотогийн хувилбарт Санвартан үйлчлэгчийг хар тамхи зөөвөрлөхөд татан оролцуулж зочид буудалд дагуулж очсны дараа хөнөөснөөр өгүүлдэг. Гэвч уг хэрэг олон нийтийн анхаарлын төвөөс гараагүй. 1984 онд Кането Шиндогийн бичсэн Хар сайн мэдээгийн телевизийн хувилбар TBS-ээр гарчээ. 2014 онд TV Asahi өөрийн хувилбарыг Такаши Китано гол дүр тоглуулан цацсан байна. Мөн тэр жил Yoshiteru Okashi алга болсон Санвартны мөрөөр British Overseas Airways корпорацийн үйлчлэгчийн аллагын тайлбар номыг бичжээ. Харин эцэг Вермеерш хизээч хэрхэн ирээгүй. 2017 оны 3 дугаар сарын 17-нд тэрээр Японоос явсны дараа суурьшсан Канадын Нью Брансвик мужид 96 наснда таалал төгсгөт нь Телеграф журнал сонинд нийтлэгдсэн эмгэнэлд Такагавагийн аллагын талаар дурдаагүй бөгөөд тэнд Бельгийн хүү олон үеийн тариачдын уламжлалаас гаралтай эцэг Вермеерш Нью Брансвикийн хүү хойд өмнөд нутагт болон далай тэнгис дээр бурхны үгийг түгээсэн одоо тэр амгалан нойрсог гэж бичсэн байв. Энэ хэрэг дээрээс үндэслэн хит хитэн асуудал гарч ирж байгаа юм. Эдгээрээс дурдвал Томокогийн хувцас болон биеийн дээрээс хоёр өөр үрийн шингэн олдсон гэж байгаа. Үүнээс ДНХ-гийн шинжилгээ авч болно. Токио Репортер сонины мэдээлснээр цагдаа нар Вермеершээс ДНХ-гийн шинжилгээ хийх шүрсний дээж авах гэж хит хэд удаа бүтэлгүй оролдлого хийсэн гэж дурдсан байна. Гэхдээ сонин дээр яаж болон яагаад авах гэсэн талаар нь дурдаагүй байсан. Одоо хэрэг хаагдсан болохоор уг ДНХ-гийн материал цагдаа нарт одоо хүртэл байгаа болов. За хоёрдугаар асуудал нь Вермеершийг голлох с ิจ гтэн болгон сонгосон нь гадаадынхныг үзэн ядах үзлийн илэрэл байсан уу? Ямар ч байсан хэвлэл мэдээллээр өөр с ิจ гтний талаар мэдээлээгүй юм. За энэ хүрээд өнөөдрийн хэрэг маань дуусж байна. Сувгтаа subscribe хийгээд лайк дараарай. Баярлалаа баяртай.